үндэсний олон нийтийн телевиз гоё болцоо нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэх гэж байна. Тэгэхээр манай гоё болцооны одоо урилга өгсөн хүн бол Батбаяр. Тэгэхээр та яг одоо өнөөдрийн болцоонд хэнийг өрсөн бэ? Өнөөдрийн болцоонд манай байгууллагт 15 жил ажиллаж байгаа. За сүүлийн үед нөгөө хэрэгчдийн таашаал нийцээд байгаа ухаалаг будинг одоо нэвтрүүлж байгаа менежер Инх Чимгийг өрсөн байгаа. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүн юм бэ? Тийм эмэгтэй хүн. Та ерөн сүлд хизээ хамгийн сүлд болцоонд явсан бэ? Ер нь болцоонд яваг их утсан биш үү? Болцох цаг өгөөл явж штэ ер нь. Тэгэхээр мэдээж байгууллагын соёл гэдэг өөрөө сайхан. За тэгээд захирал нь одоо ажилтнтайгаа болцоно гэдэг бас тэмч элбэг зүйл биш байх тийм ээ. Тий, ер нь бол тэгэл бид нар чинь нөгөө ажил хэргийн л юм яриад хахаас биш яг үндэ бол ингээд нэг чөлөөтэйгээр уулзах тохиолдол ер нь хоор шүү дээ. Тэгэхээр 150 ажилтнаасаа одоо нэгэн бүсгүйг сонгож болцсноо гэдэг өөрөө маш үн цэнтэй зүйл байхаа гэж бодож байна. Ингээд таны болцоонд амжилт хүсье. Студиуд тавтаа морил. За, өдрийн мэнд. Өдрийн. Юу гинтэй билээ. Нэ аягмик. Баян. Иркэнэ. Шалаг багтаа тий. За, сонь сайхан юу вэ? Тай. Тай. Нэг юм гоё болцоо гэж нэвтрүүлээд урагдаад тэгээ чамааг өрсөн. Одоо манай байгууллагын хамгийн удацсан ажилч юм шүү дээ. Ажил дээр байхаар ч тэгээ ярилцаж өгсөж чадахгүй шүү дээ. Ярилцъя гэж бодоод. Юу юм бэ? Юу юм бэ? Сонирхолтой юм байна. Сонирхолтой юм байна. Дотроо сандраад юу вэ? Сандраад байна. Ингээд тийм билэг гэдэг шиг юм шүү дээ. Ер нь энэ 15 жилийн хугацаа, тэгээд ер нь өмнөх тэр 5 жилийн хугацаа тий. Нийлээд энэ 20 жилийн хугацаанд ер нь яг чамд ямар сэтгэл төрөв гэдэг. Ер нь 24 5-таагаас орсон. Одоо ингээ 15 дахь жилдээ ажиллаж чи бүх нөгөө залуунаасаа зарцуулаад ажлаа бол үнэхээр гоё дурлаад хийж байгаа. Одоо өөрийнхөө хийсэн бүтээлийг хүртэл хийчихэд эргээд хараад зогсож байгаа нь хүртэл ийм гоё бод хийчлээ штэ гэж зогсож байгаа нь хүртэл бас бахмаар байдаг байхгүй. Өөрөө ингээ сэтгэлээ ингээ шингээгээд хийсэн хүн тий. Энэ ямар болсон байна даа гэж ингээ дуудаад харуулгаад хүртэл нөгөөдгийг нь харж байгаа би харуулж байгаа тэр хүн сэтгэл зүрхэн шал ондоо байдаг. Тэгэхээр анх чамааг орох чинь мэдээж хулан оруулсан тий. Хулан дээр төгч бас сайн шүү дээ. Нөгөө олон анх нөгөө бест бидэнд орно гэсэн зарын дагуу нөгөө юунаас зургатаас илүү нэг зар харсан юм амартаач. Тэгээд нөгөө тухайд утасгүй байж миний утасны дугаараар бүртгэлээ орж ирсэн байхгүй. Тэг яг ингээд хулагдуудаад ажилд нь ор гэд хэлээдэг өчээ ингээ анкет бүртгүүлсэн юм аа дуудаад өгөөч гэв. Тэгээ удаачгүй нөгөө тэр хэд чи ингээд жил гараа ажиллаад урагшаа шагнагдаад явхаар болсон шүү дээ нөгөө байгууллагынхаа айдлаар явхаар болоод тэгээд дахиад нэмээд дискурч аавна гэж наа та орох юм уу гэхээр өө би орё гэдэртэй арга орж исэн байхгүй. 9 ажилчин байсан тухайд. Тэгээд 6 нь явсан шүү дээ. Үйлдвэр бас дагуулж байгаа шүү дээ. Үйлдвэрч явахдаа жижигхэн байгууллага байсан. Тэгэл захиалгач ихтэй байдаг байсан. Тэгэл за ойр өчний хүмүүсээ дуудаа гэдэг тэгээд чамайг анх дуудчихсан баг тий. Тэгээд хоёр яагаад ингэж үе ингээ муудалж байгаа юм шиг ингээд уйлдаад урд хөнөөр яваад гэсэн. Тэгэл тэр чинь мэдхгүй шүү дээ. Тэгэл яг нэг гэр бүлийн харилцаатай явжгаад гинт ажил дээр гарч ирээд дарга зэргийн харилцаатай болоод ирэхээр чинь нас нөгөө хүлийн жившөр өгөхгүй ч байгаа юм эсвэл нөгөө ойр дотны үндэ загнуулаад байгаа болохоор нэг тийм яг хүлээж авч чадахгүй л байгаа гэсэн баг л та. Тэгээ ерөнхийдөө нөгөө амьдрал дээр гараад ирэхлээр ажиллаа хийгээд ирэхлээр удаандаа харуулж байгаа юм л да. Ажил амьдралаа ялах ёстой гэдэг юмэг. Анх бол тэгээ жоохон ч байсан, залууч байсан. Амгалан ч явж байгаа. Тэгээд одоо нэг өөдөөс нь үг сүрж хэлэхгүй л бол дэрл хүлээж байгаа юм шиг тий. Одоо бол хүлээцтэй сонсно. Өөрийнхөө буруу хүлээж аавна тий. Засахтай байл засна. Тэрийг бол адилхан тэгэл нас ахих тусам суралцаад явна гэдэг шиг суралцаад л явж л байна. Залуучууд байгаа үед бол би биний бол жоохон тий хүлээн зөвшөөр юу тал дээр бол жоохон тотмог байд юм бэл. 30 гараад ирэхээр аяндаа нөгөө өөрөө ухаан суугаад
За хүлээж авах шаардлага хүлээгээд авах хэрэгтэй юм байна. Тэ? Энд чи ажил явагдаж байгаа. Ажлаас бол зөндөө модно. Чи тэргээд гисэнгүү нэг юм гисэнгүү гэл ер нь бол модалцсан. Ажлаасаа гараад үгүй найзаа яах вэ ингэхүү тийхүү. Зол хэвийн харилцаанд орж чадж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө одоо ч гэсэн залуучууд сүүлийн үеийн залуучууд ч гэсэн орж ирж байгаа ажилд орж ирж байгаа хандлагыг харахад бол ер нь бол гайгүй. Бас нэг юмыг наа цаангийн ойлгоод идэг болцсон. Байна лээ. Эрэндээ ч. Чи ингээл анх ингээл ажилд орцсон байх чинь би нэг ингээл гадуур явж байгаа л хэлж байгаа л тэгэл нөгөө хэрэглэжийн захиалгыг хараад энэ болохгүй байна гэж эвдээд хэлэхээр юу гэж боддог гэсэн юм. Яг тухайхаа бодсон сэтгэлээ хэлчих юм. Том үг шүү дээ хэлнэ шүү дээ. Үгүй тэгэл яхад тэгээд урс тастал хайчин тийм юм. Тэгэхээр чи бид нар чинь хүний хийс хөдөлмөрийг арайчдаг гэсэн өнцгөөс л харна шүү дээ. Өө ямар гоё урчлаа гэж бодохгүй шүү дээ хүн чинь тийм арай гэж хийж явах чи арайчтай л гэж бодно шүү дээ. Тэгэл сүүлд нь яг л нөгөө тухайн үед бид нар хэрэглэгчийн өдөр харж чадахгүй байгаа байхгүй тэрийг. Өөрсдийнхөө хэмжээнд болчлоо. Хийгээ тавьчлаа. Та болохоор нөгөө хөндлөнгөөс хэрэглэгчийн өдөр хараад ингэсэн байна гэл. Одоо тэгээ эргүүлээд өөрөө баг тэр байр суурин дээр одоо юу гэдгийг тэр өнцгөөс нь харддаг болоод эхэлсэн чинь харсараа жим хийчихэж байгаа мөг юмэр юмнууд бас гарч ирдэг. Тэгээ одоо л юу нэг ойлгож эхэлж ин дөө. Би ч бас залууч байж тэгээд жоохон айштайч байж тий. Тэгээ яг гол боддог зүйл бол хэрэглэгч байхгүй бол яах юм тий шүү дээ. Ер нь ингээ бид нар чи ингээд цөөхүүлээ хүмүүс шүү дээ тий 3 сая гаруй хүн хэрэглэгчээ нэгтэл тавих хэрэгтэй л доо. Тэгээ заримдаа та хэдий ингээ юмыг хийсэн юм чи эвдээл тий. Би тэгэл өөрөө ахнаас нь хэлдэг байсан шүү дээ. Тэгэл нөгөө эсгүүрийг гэтэл ингэж хийх хэрэгтэй гэл ингээл нөгөө хайчаа төрж мгээл тий. Тэгэл тэгжээснөө бодохоор бас арай л амглан байж л гэж боддоо шүү дээ. Тэгээ яг тухайн үед нөгөө ажилчид юу бодож гинүү гэдэг талаас нь би ер нь боддгоо байсан юм шиг л. Хэрвээ тийм ааш гаргахгүй тий. За энэ хэд маань ингээ хийцэн чи яах вэ гэл. Одоо тэр алдаатай бүтээгдэхүүн ч юм уу тэр болохгүй байгаа бүтээгдэхүүн ингээ зарах гэж чижсэн бол өнөөдрийн үдсийн би болохгүй хаа. Яг ажилтан байхад бол юу л да одоо би эсвэрчин байсан шүү дээ тий. Би ер нь зөвхөн өнөөдрийн нарант ажиллаа хэсгээ цалингаал бүрөө авч ял болоо. Удирдлагын төвшөнд ороод юм одоо ажилчтай хариуцаад ирэхлээр тухайн өдрийн төлөвлөгөөт ажил тий хүнээ харна, ажлаа харна, дахиад дээшээгээ бүтээгдэхүүнээ харна. Өнгө үзэмж одоо бүхэл юм дээр нь хариуцлага ирж байгаа шүү дээ. Тэр чинь бүгдэн дээр нь санаа тавих учраас тийс өөрлөлтөө 4-5 ком эсэлж юм гэж бодож ирдэг байсан бол өнөөдөр 40-50 бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй, чанартай гаргах хэрэгтэй гэж бодож ирэх хоёр чинь тийс өөрөхгүй. Ер нь хамгийн сүүлд хизээ ер нь болцож болзов. Нөхөртөө юу? Одоо хинтэй ч юм уу сүүлийн одоо болцоо. Санахгүй байна. Болзоог утцсан гэсэн үг. Тий. За миний хувьд ч гэсэндээ ер нь болзоог утсан байна. Тэгээд болцож, уулзаж ярилцах хүмүүс маш их олон байгаа гэдэг ч гэсэндээ ажлын ачаал ер нь тэгээ бид нар чинь өөрсдөө цаг зав гаргахгүй шүү дээ. Тэгээд өнөөдөр энэ сайхан нэвтрүүлгээр одоо урагдахтаа хамгийн түрүүнд одоо чамаг одоо урьж болцож ярилцахыг хүслээ. За энэ нэвтрүүлгийн нөгөө юу болохоор ингээд асуулт асуух гэхээр ярилцаад явах юм байна. Асуулт маань болохоор хамгийн анх хизээ яаж танилцж бие биедээ анхны ямар сэтгэл төрүүлж байсан тухайгаа дурсаач гэж. Ажилд холон дуудаад тий адам дүү дуудаад ажилд орох гээд иржсэн. Тэгээ яг тэр үед чинь та хэд чинь нэлээд завг байсан юм аа. Нөгөө урагшаа явах гээд бэлтгэл ажлуудаа хийгээд би ч явах гээд ямар завгүй байсан. Тэгээ ер нь бол анхаарахад бол би хөдрийнхээ хэл захирлал гэж бай гэж анзаарсан. Тэгтээ нэг яг анх харахад бол яг тухайн өдөр ажил дээр ирэхэд та байгаагүй шиг санагдаад байна. Тэгээ дараа нь л мэдэж авсан. Тэгтээ тийм хүний ах шиг юм шиг нэг тийм гоё дотн мэдрэмж төрүүлсэн. Баярлалаа. Би болохоор яг тухайн үед бол нөгөө айгүй хүмүүс орж гарч ирсэн байхгүй. Тийм мэрэгжил мэдлэг чадвар гэхээсээ илүү бид нар сургаад авдаг байсан шүү дээ. Тэгээд зарим хүмүүс ч нөгөө ийм ажлыг ялангуяа энэ гарын урд уу ийм шаардсан ажлыг хийхээр ингээ шантраа явцдаг. Тэгээд маш олон хүмүүс орж гарч ингэж явсан л да. Тэгээд яг чамайг нөгөө анх одоо мэдж байгаагаар бол
нэг эсгүүр би чамд заасан тий. Чи ингээд эсгээд хайчлаад ингээд төрчтэй ингээд айгу хурдтай ингээд эсгээд тэгээ нөгөө чи яг тэрийг дорн сураад айгу хурдтай эсгээд хэлчихсэн. Яг хийжсэн юм чи ахиж хийлгээд тий ханцлал ингээд эсвэл бүр ахаад материалаа гарстан ахаад эсгүүлээл тий. Тэгээ явдаг байсан. Тэгээд үе нөгөө холонт хоёр ингээд нэг зөрчилтөөл тий. Нэг нь гадаа гараад ойлоо суудгалсэн юм шиг байна тий. Тэгэл би ч холон за чимээг чи аргадаад тэр гэл яг тэр юмнууд л нэг анхны одоо би босон сэтгэлд үлдсэн тийм одоо харилцаа юм уу гэж харчлаа л та. За яг мэдээж хэрэг тодорхой хэмжээний зааг байх ёстой л доо. Гэтэ одоо та хэлдэг штэ ер нь бол хүнийг ингээд олон жил хамт ингээд хүмүүстэйгээ ажиллаад ирэхлээр ер нь хараад л тий энэ хүн өнөөдөр ямар хөө сэтгэл санаа ямар хөө байдалтай ирсэн байна тий яг юу нь болохгүй байна юу нь болж ин ажлыг сонирхолтой байна уу сонирхолгүй байна уу гэдгийг мэддэг болчтой юм байна гэдэг жааш тий. Яг миний бодлоор яг тэрийг та айгуу сайн мэддэг ер нь бол айгуу сайн мэддэг. Өнөөдөр сэтгэл санаа жоохон готролтой ч юм уу ажилдаа бүр хаппи ч юм уу тэгээд ирсэн тохиолдолд бол мэддэг юм чинь яг тэр асуудалтай жоохон сэтгэл санаа готрон гагаа хүмүүстэй жоохон ойр татна цаг зав болдоо шүү дээ тийм ээ ярилцдаг дуудаад нэг анхаарал хандуулцдаг тийм үе тийм байвал бас зүгээр ер нь тийм байгаа л да. Гэтэ бас олон хүн шүү дээ бүгдэнд нь цаг зав зарцуулна гэж хэцүүлтэй. Тэр олон дотор чинь бүгд нэм сэтгэл санаа нь унтсан байна гэж байхгүй шүү дээ уусаа. Тэгээ яхаа илэн далангуу гэх нь хаашийн ерөнхийдөө нэг юм айдгүй захирал гэхээр л ажилдаа айхсгүй нэг тийм гоё дотн тэгсэрнэ бас нэг юм заагтай тийм байгаас л гэж үзсэн шүү дээ. Бас яг тодорхой илэрхийлж чадахгүй л шиг байна л та өөрөө бодож байгаа. Миний хувьд бол яг хуу захиралч бай, адилчинч бай бүгдөө л нөгөө ардаа бас амьдралтай шүү дээ тий. Тэгээд зарим хүмүүс нэг жоохон даврамтгай ч юм уу эсвэл зөвхөн өөрийнхөө нөгөө таата бүсээ бас хайгаад байд юм уу тий. Нэг тийм хандлагууд ингээ харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр аль болохоор л нөгөө яг л нөгөө адилхан л хүн шүү дээ тий. Тэрийгээр байхыг хичээдэг ч гэсэндээ зарим зүйл дээр бол нийтэг шигэ бодоод жоохон хатуурхах ийм харилцаа байна л да. Тэгээд зарим хүмүүс бол тэрийг нөгөө буруугаар хардаг ч юм уу тий. Гэтэл яг хөрөө яг нөгөө ажилтан захирал хоёр чинь хоёр өөр шүү дээ тий. Ажилтан гэдэг чинь маш олон байгаа байхгүй юу тий. Жишээ нь нэг үеүл бид нар 350 л ажиллаж ирсэн. Одоо ковидын нөлөөнөөс хойш бид нар 150 болчиход явж штэ тий. 150 хүний нийтлэг шиг чинь зөвхөн тэр захирлын хувьд бол тэр яг нийтлэг шиг бий болгоно гэдэг чинь заримтай нь муудалцаж заримтай нь сайдалцахаас ураагагүй ийм байдал үүсэж байгаа байхгүй. Тэгээд яг үгүй яг ажил олгогч гэдэг хүн чинь ганцаар байхгүй. Тий. Тэгээд ажилтан гэдэг хүн чинь бол аль болохоор нөгөө бага ажил хийгээд их цалиахыг хүсэж байна. За захирал хүн бол мэдээж тэр байгууллага цааш нь авч явахын тулд маш чухал асуудал байна шүү дээ. Ирээдүйд яаж тэр үнцний хөгжлийг бий болгох юм гэдэг юм чин өөрөө цаанаа маш одоо хөрөнгөтэй цаг зав маш их хүсэж идэг. Боломж олцоо байвал ойлголцоод манлайлал зүтгэж байгаа шүү дээ тий. Хайрцангуй манай хамт олон бол аюу гоё зөв ийм гоё хүмүүс байдаг тий. Аюу гоё ингээ хүлээж аваад ингээ ярьж байгаа зүйлүүдийг биелүүлдэг тий. Шинжил зүйл хийхгүй өөрчлөлт хийхгүй гэвэл сайхан ингээ таатай байж болно шүү дээ. Нэмсэглээд тий. Яг нэмсэглэх үедээ нэмсэглээд бас зарим хүмүүсийг бол бас ингээ шахурдсан шүү дээ тий. За та хоёрын бие биедээ хизээч мартамгүй том талархал юу вэ? Хизээч мартамгүй том талархал чинь юу шүү дээ. Би чинь нөгөө эсвэрчнээсээ ахуулаад ер нь бол ингээд байгууллагаа шилдэг тий. Шилдэг эсвэрчин болж илаа, шилдэг цэхийн дараа болж илаа, шилдэг ажилтан болж илаа, шилдгийн шилдэг болж илаа гэл мэдээж хэрэг тодорхой хэмжээнд ингээд шат дараалалаараа явж байгаа шүү дээ. Яг миний хамгийн гоё санагдсан юм бол байрны урьдчилгаа шагнуулж байсан. Тэгээ би 2017 онд шилдэг ажилтан болоод шагнуулж байсан. Одоо тэр байрныхаа урьдчилгаагаар гоё байрандаа урьдчилгаа хийгээд орцсон байгаа. Тэр бол миний амьдралд бас гоё мартагдахгүй шүү дээ. Тэ. Бас энэ компанид ажилласан. Өөр шим өгөөж миний болоо гэж боддөг шүү дээ. Тэ.
Гээст яаж хашааш амьдрахгүй шүү. Яаж ичээд эн чинь урьдчилгаа гэж орж ирсэн чинь байранд л орох хэрэгтэй гэж зорьсон юм чинь. Тэгэл маа нөхөр ч гэсэн миний юг аюух дэмждэг л дээ. Миний ер нь үзэл бодлоо аюу сайн дэмждэг. За тийш шүү нэрэ тэрэн дээр шүү. Бид нар одоо биений бодох ш үр хөвгтэй бодох хэрэгтэй байхгүй юу? Бид нар бас яг тэглээ гэд нөгөө гэр хороол муухай гэж авахгүй шил дээ. Тий. Одоо гэр хороолд амьдрах сайхан л да. Тий сайхан. Тэ нөгөө ажилтай завтай хүмүүст бол аюу хэцүү байхгүй те. Орой ирэхэд нөгөө гэр нь үүдэн те. Тий штэ. Гал хөөсөхөөс болоо. Тий. Тэгэл нүүрстүүлээ одоо ямар байгаа л те. За миний хувьд бол одоо чам талархаж байгаа зүйл гэх юм бол нөгөө анх ингээд төсөл бичиж гээл те. Тэгэл нөгөө уусаал тухайн үед чинь яг менежментийн төвшний тийм ажиллаж байгаа хүмүүс байгаагүй шүү дээ. Бүгдөө л нэг ойдл хийдэг, эсгүүр хийдэг, гарын уртай ийм хүмүүс байсан тий. Тэгээ бид нар чинь нөгөө ярилцаад за ер нь бол компани өөрчлөгдөх ёстой. Тэгээдүүлээ төсөл бичээ гэд. Тэгээд чи нөгөө нэг яг best style буюу тэр одоо хүрээсний илүүдлэр одоо хаягдл бууруулах зорилгоор ингээд нөгөө төсөл бичих айгу надад бол айгу тийм талархууштай байсан байхгүй. Яг тэр яг тэр лөгөө өөрөө ороод тий. Тэг яг тэрийг хийх гэ. Би ч нөгөө өмнө янз бүрийн нөгөө эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагууд байдаг тий. Ойдл мойдл хийдэг яадаг гэдэг. Тэдэрт нөгөө нэг тэр материалуудаа өгөх гээд бас өвдсөн байхгүй. Тэг тэдний хүсдэг зүйл бол тэрийг авч юм хийнхээс илүү мөнгө л хүсдэг тий. Тэгээд яг өхрөө нөгөө бид нар угаасаа л хог руу хэдэн шудааг нь хайдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэрийг ингээд ажил болгоод хийж их чинь бас ингээд айгуу тийм дайчин юм да гэж харж ирсэн. Нөгөө надад хэдий хүсэл байгаа ч гэсэндээ тий хийх тэрлүү оролцох завгүй байхад та хэд маань ингээд өөрсдөө гой манлайлаад гаргаж ирээд тий. Тэгээд ялангуяа тухайн нөгөө талигчиг одоо шин шилдэг санаа нэвтрүүлээ гэдэг нөгөө хурал дээр шагнахад ямар их гой баярлжлаа тий. Тэгээд энэ бүхэнд чинь бас их талархаж байгаа. Баярлж байгаа. Миний бахархах одоо гол үнц нэ гэж би харж байна. Баярлаа. За хоёр биенийхээ хамгийн сайн зан чанарыг тодтогооч. Гаргасан шийдвэртэй их үнэмж. Тий. Шийдвэрүүд нэг тийм алдчихж байгааг баха. Би бол тэгж боддог. Ер нь айгүй хурдтай шийдвэр гаргадаг. Ер нь бол аливаа шийдвэрийг гаргасан л бол газ тэрийг шийдэд явах нь бол хамгийн зөв. Цаг хугацааны үед ч гэсэн маш зөв шийдэл байхгүй. Яг тэрнийхээ дагуу маш хурдтай тэр шийдлээ гаргаад шийдвэртэй үнэнч тэрийг хэрэгжүүлээ явдаг. Тэр нь их давуу тал юм лөө гэж харж байгаа. За миний хувьд бол би чамд тийм нэг юм амар юм шаарлахгүй юм болов уу гэж хардаг байхгүй. Гэтэл одоо энэ сайн тал гэж би хараад байгаа. Хүрийгсэн одоо цэгрүүгээд одоо тэмүүлдэг ийм зан чанар те тэрийг ингээд тууштай байлгаад тэр тууштай байгаа зан чанар чинь өнөөдөр чамайг энэ байгууллагт хамгийн удаан ажилласан хүн буюу 15 жил ингээд ажиллаулчих те. Тэгэд энэ зан чанар чи айгүй сайн зан чанар гэж би харж байгаа шүү дээ. Хэрвээ хизээ нэгэн цагт бие биедээ гомдож байсан бол одоо ярилцаач гэнэ. Тэгэхэд л тэгж гомдчихэж үлээ гэдэг нэг амар удаан бодоод яваад идэх болохоор гайгүй юм шиг. Танд байна уу? Надад одоо гомдох юм байна тий. Тэгтээ тэргүй бид нар чи яг нөө ажиллаараа л холбогдож байгаа шүү дээ тий. Тэгээд ажиллаараа холбогдоод бид нар ажил дээр зорьсон хийгсэн юм а хийгээд явж байгаа тохиолдолд хиймтэй гомдох тий. За ажил мэргэжил хамт олноороо бахарх яа гэд. Ер нь бол ажлын хамгийн ер нь ажилдаа хордог ганцхан шалтгаан бол хамт олон шүү дээ. Ийм сайхан хамт олонтоо ингээд нүр зэрэгцээд ажиллаад явж байгаа гэдэг чинь бахархал байхгүй. Тэгээд яг тэрнийхээ дагуу хийж байгаа ажилдаа хүртэл дурлна, ажиллаа хүртэл дуртай хийдэг болж хийж байгаа. Яг сэнэлж гадавал яг ярьсан чи. Миний хувьд болохоор нөгөө надад бол ингээ байнга үүлэгдэг байхгүй. Тэгэл үйлдвэрлэлөө ороод ингээ яаж чинь хямрын сан тавилсан юм шиг тий. Илүү ингээ хийх ёстой юм шиг, хичээх ёстой юм шиг, бодох ёстой юм шиг. Тэгэд илүү их ингээ ажиллах одоо үн цэнийг манай хамт олон одоо би болгож идэв. Тэд дундаа одоо чи болон бусад ийм сайхан одоо залуучууд, бүсгүүчүүд тий. Одоо ингээ гой манлайлаад явж байгаа надад их сайхан байдаг. Тэгээд баярлаа. Үйлдвэр дээр нэг гал гарсан шүү дээ тий. Тэгээд нэг бүгдөө ингээл бужигралдаал тий. Баг даахгүй ус мусаа өргөж ингэж ягаал
дараа нь бөөнөрөө уйлдаад тий гал маань Ер нь бүгд баг явж тий. орох шахсан шүү дээ. Гал руугаа баг гүйлтэл орсон шүү. Гагнуурыг очиж тий. Тий. Йоо бурхан тэгэл ажилгүй үйлдвэргүй болчихж байгаа юм байна л гэж бодож байгаа юм чи. Тэгээд тэр үед нөгөө эмгтээчүүд бүр амар бэрхтээ юм л шүү тий. Тий шүү дээ. Мань битэж бүр ингээ аваа шидчихсэн шүү дээ. Нөгөө ус сех гал ингээл яасан чи аваа шидчихсэн тий. Тэгэл тэр 2 тонны усыг чи зүгээр л дэш нь хэдэн метр энэ чинь контейнерын дээр ахаа контейнер авч тий. Тий шүү дээ 2 дахь контейнер. Зүү шууд ингээд цацж байгаа хөөхгүй тий. Тэгэл уйлдаал. Зээсөө юу яг тэгэл унтраачаад дараа нь ёо бүр ашгүй л гэж бодож байгаа чи өөр яах юм. Ямар ч тач нэг айхтар их хэмжээний хохирол учирлгүй галаа зогсооч чадсан тий. 16 оноос хойш байгууллагаасаа хөндөрөөд яг ингээ 8 жилийн дараа миний үүсгэн байгуулсан компаниас арай өөр нэг юм юу бий болцсон юм шиг ингээд надад санагдсан л та. Тэгээд тэр үед бол юу гэж бодсон гэхээр за ерөөсөө энэ ажиллаж байгаа ажилчин болгонтой нэг бүрчлээ яг өнөөдөр яг чамтай ингээ ярилцж байгаа шиг уулзахыг хүссэн. Хүн болгонтой нэг бүрчлээ уулзаад асуудлаа ярилцъя гэд. Тэгээд яг хөр хугацаа авах байсан учраас шууд манлайлал бүлэглээл уулзаал за хэдүүлээ 24 онд бол ийм юм өөрчлөлтийг хийх ёстой. Тэгэх ёстой гэд ингээд явсан. Тэгээд та хэдүүнээс аюу гоё ойлгоод хүлээж аваад алангуяа нөгөө өөрсдийнхөө удирдах байгаа хүмүүст яг нөгөө миний ойлгож байгаа ойлголтыг тий тэгээ багаараа ярилцж байгаа ойлголтоо аюу зөв ойлгуулж чадсан учраас 24 онд бол мэдээж компани маань нэлээд олд амжилттай явж чадсан байхаа гэж бодож байна. За надтай ярилцаж суух ямар байна? Яг ингэж ярилцаж сууж байгаагүй юм байна тий. Тийм байна. Яг ийм асуултууд хариулаад бас өөр мэдрэмж шүү. Тухтай. Тий. Миний хувьд бол одоо чамтай ярилцах бол маш таатай байна. Яг тэгэхээр нэгэн үе та нарын үеийн төлөөлөл тий танаа үеийн найз нөхөд одоо ч та хэд маань сайхан найзлаад явж байгаа. Энэ хүмүүс бол одоо манай байгууллагын хөгжлийг яг нуруунд дээр авч явсан тий. Бид нар ингээд яг тийм танаа үе бидний үе тий нийлж хийж энэ бэст бүдэргийн хөгжлийг одоо яг 350 ажилчинтай 6 салбар компани болох хэмжээнд одоо 16 он хүртэл авч явсан баха. Юу гэдэг энэ байгууллагт орж ирээд аюу гой нөхөрлж юм тий магадгүй чи битэр ингээд тухтай ярилцаагүй ч гэсэндээ баг бие биенээ мэддэг ах トゥ шиг болцсон юм байна тий. Асуудлыг чинь мэдчихээн тий. Тэгэхээр ингээд нэг бие биенээ ойлголцох, бие биентэйгээ ярилцаа суух нь бас таатай байна л да. Яста гинтэн байлаа. Одоо нөгөө цэцэг хэдий өгтөгч цэцэг авсан мэдрэмж хизээж өгөхгүй гэж үгээд шүү дээ тий. Тэгээ эмэгтэй хүн болгон мэдээж хэрэг цэцгийн дуртай маш гоё. Ер нь би яг хизээс үл цэцэг авснаас сайн санахгүй. Өстой гоё ялаа. Баярлалаа захирлаа. За, цагаан амжилт хүсье. Баярлалаа.